За булчинтай бол хамгийн үр дүнтэй арга юу вэ? Part 2 тавтай морилно. За хэдүүлээ өнөөдөр алдартай ютубер, фитнес эксперт Jeremy Thier гэдэг залуугийн булчин хэрхэн аж хургуулах 5 шинжлэх ухааны зөвлөмж бичлэгийг хамтдаа үзээд ярилцаад явцгаая. За бичлэг зөвхөн ямар ч сан булчин ургуулах тал дээр ойлгосон, сүүлээд ойлгосон хоёр зарчмаас хуваалцаж бодлоо. За эхний зарчим нь болохоор хоёр бэрийн зарчим гэж байгаа. Энэ болохоор юу гэсэн үг вэ гэхээр дасгалыг бүрэн рейнжтэйгээр яг одоо бүрэн далаацтайгаар хийх гэдгийг ойлгосон. Бүрэн далаацтайгаар дасгалыг сайн сонголттойгоор сайн ачаал авч хийжээж булчин хөгжиж өгдөг юм байна гэдэг ерөнхийдөө ойлгож байгаа. Хоёрдугаар болохоор бага зүйл тэтгэмжтэй байх зарчим буюу хөнгөн жингээр олон таталтайгаар дасгалыг хийх. Гэтэ хөнгөн жингээр хийж байгаа учраас дасгалын форм техникийг маш зөв яг зөв сайн техниктэйгээр олон таталтай хийснээр булчин илүү ачаал авдаг гэдгийг ерөөхдөө ойлгосон. Тэгээд эдгээр нь бас булчин ургуулгад илүү үр дүнтэй байгааг бас харсан. Мэдээж бас таны зорилго power одоо болон хүч нэмэгдүүлэх бол одоо жингээ хэсэг мэдээд зөв хэрэг. Ерөөхдөө бол миний бодлоор 1 rep max гэж байдаг шүү дээ. Одоо нэг удаа өргөх дээд хэмжээгээ тооцож олоод тэрний 60-аас 80% тайгаар дасгал хийх зүгээр санагдсан. Бас хитрхи хөнгөн байлаас хүч нэмэхэд жоохон асуудалтай байдаг. Дээрээс нь бас тогтолтын тоо бас хитрхи олон болоод ирэхээр жоохон амьдрал дээр практик биш болоо явцдаг. Ерөнхийдөө бол ажлын хажуугаар, ачааллын хажуугаар бас дасгал хийхэд хитрхи олон одоо давталт байгаа дээр бас жоохон шантрах гадах тал байдаг гэж боддог. За тэгээд ямар ч хэвлэлээ шууд бичлэгтээ орё. Ороод хамтдаа ярилцаад явъя. За Is it possible to build muscle fast? It took me years to gain some size, and eventually my gains stopped altogether. Instead of hopping on this, I recently implemented a handful of new research-backed techniques and managed to gain a lean 20 pounds in 16 months. And there's 5 things I did. Number 1 is ерөөхдөө л Jeremy Thier фитнес хэрэгчлээд нэлээд олон жил бас болоод тэгээд аюу гой өөртөө гаргаж явж байгаад өөртөө стоп болсон байгаа байхгүй тий. Ерөөсө булчингийн одоо масс нэмэх тэр зүйл зогсоод за тэгээд яах вэ гэдээ толгой агшилж штэ толгой агшлаад тариа хэрэглэхөө стереот хэрэглэхөө гэж бодож байгаад судалгаа хийсэн байна л да. Тэгээд судалгаагээд 5 зүйлийг олж мэдсэн гэж. За энэ бүгдээрээ 5 ямар 5 зүйлийг олж мэдсэн гэдэлээ сонирхъя те. За эхнийх нь болохоор тренинг гэж байгаа шиг байна. Энэ бэлтгэл. За бэлтгэл дээр нь ямар үйлчлэл гарсныг харцгаа те. has to do with my training. There's a really exciting new area of research called stretch-mediated hypertrophy. This is something I've covered in depth in a past video, but basically, some muscles seem to grow faster from exercises that challenge them the most when they're in a stretch position. Эхнийх нь болохоор stretch mediated hypertrophy буюу яг нэг сонголтод тулгуурсан булчингийн өсөлт гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Жишээлбэл одоо bench press хийж шүү дээ. Bench press буюу одоо цэж халт хийхдээ яг ингээд штанга яг цэжин дээрээ бүр цэжнийхээ ангол хэсэгт бүр тултал нь доошоо буулгаж өгөөд хоёр дахь бүр тултал нь хойшоо татаж өгөөд дачааллыг одоо сайн авч ингэсэн шүү дээ. Цэжин дээрээ удаан булгаад удаан шахнаа гэсэн үг. This has now been shown with the biceps, triceps, quads, and hamstrings, and to be honest, it seems like it will be true for most or even all of our muscles. Bicep, tricep, quads, hamstring буюу хоёр талхад, гурван талхад болон гуйны одоо дөрвөн талхад булчин гэж байдаг. Урт талын булчин, тэгээд hamstrings буюу гуйны арт талын булчин. Эдгээр булчингууд бас stretch mediated hypertrophy буюу яг сонголтод тулгуурласан булчингийн өсөлт. Эдгээр нь болохоор энэ stretch буюу энэ сонголт ачааллыг авснараа илүү өсдөг юм байна, ургадаг юм байна гэдгийг нь олж мэдсэн байна. To take advantage of this, there's 2 things I did. First, exercise selection. Let's take the biceps, for example. A recent 2022 study compared 2 exercises, preacher curls and incline curls. Preacher curls are most difficult right around here, when the biceps are almost fully stretched, whereas incline curls, based on the incline angle used in the study, are most difficult a little bit higher up when the biceps are almost fully contracted. After Тэр энэ саний одоо арга биш те stretch mediated hypertrophic
ашиглахын тулд дасгалтаа сонгох хэрэгтэй болсон шүү дээ. Яг ямар дасгал хийвэл илүү сайн сунгаад байна гэдгийг. Тэр нэг одоо хоёр толгойд дээр болохоор юм хоёр төрлийн дасгал байна л да. Preacher curls, incline curls гэдэг. Preacher curls нь болохоор энэ налуу сандал дээр ингээд тохоогоо сунгаад хийдэг. Одоо шуугаад сунгаад хийдэг. Нөгөөд нь болохоор налуу сандал дээр сууж агаад хоёр толгойд хийдэг дасгал байна. 9 weeks of testing the two, the preacher curl led to around 150% more growth. Other recent studies on Тэгэхээр энэ 9-7 хоног хийсэн гэж байна. Тэгэхээр за харъя. 9-7 хоног хийхэд 150% буюу илүү булчин өсөлттэй байсан гэдэг харагдаж байна. Тэгэхээр булчин гэлээ сайн сунгаж илүү ачаалаг дасгал хийснээрээ илүү булчин сунгах боломжтой болдог гэдгийг юм өөр мэдэрсэн шүү дээ. Other recent studies on the biceps have found similar results. There seems to be a similar effect with the triceps too. One study had subjects do overhead extensions with one arm and do normal triceps push down with the other arm. Likely because of the greater stretch on the triceps, the overhead exercise led to significantly more growth. So одоо жишээлбэл энэ tricep буюу те 3-7 дасгал дээр бас ажиллаж байгаа байхгүй. Overhead extension буюу cable таталтай гэдэг шүү дээ. Яг 3-7-ын таталт. Нүүдэн болохоор triceps push down гэдэг доошоос татдаг. Энэ хоёр дасгалыг харьцуулаад хийхэд ерөөдөө бол нэг 150%, 1.5 дахин илүү их булчин өсөлт ажиглагдсан. Likely because of the greater stretch on the triceps, the overhead exercise led to significantly more growth. So to apply this, in my weekly routine, I made sure I was doing at least one exercise that really challenged each muscle in a stretch position. And aside from the ones I just shared with you, I also did behind the body curls for biceps, behind the body cable lateral raises for shoulders, seated leg curls for hamstrings, and Bulgarian split squats for glutes. Тэгэхээр л Jeremy Thier болохоор ямар дарга хэрэгэлсэн бэхээр ядаж нэг muscle group буюу те нэг булчингийн групп дээрээ нэг сайн бүр амар сайн сунгадаг дасгалыг оруулчихъя гэж бодсон байна л да. Тэгэхээр одоо жишээлх юм бол overhead extension байна, cable-тай таталтай байна, 3 толгойтой preacher curls те одоо налуу сандал дээр 2 толгой дасгал байна. Тэгээд behind body cable curls, behind body cable lateral raises, cable-тай те мөрний ажилтлалын булчин хөгжүүлдэг дасгалууд байна те. Тэгээд хөлний одоо гойны ардлын хөгжүүлдэг бас дасгал байдаг. Bulgar split squat байна. Эдгээр дасгалууд нь болохоор илүү их сонголт өгчээсэн гэж. Илүү их булчингийн сонголтыг өгж илүү ачааллыг өгж хөгжүүлж өгчээсэн гэдэг харуулж байна. Glutes. But there's one more thing I did to focus on the stretch position even more. And honestly, I think this is what really made the difference. So I've always been obsessed with progressive overload and just lifting more weight and doing more reps every workout. While important, it's easy to get carried away. You start lifting heavier, but it comes at the expense of form. You don't go quite as deep, or you start using just a bit more momentum. These little compensations decrease the... Одоо жишээлбэл нэг overhead, progressive overload байгаа шүү дээ. Нэг жингээ нэмэгдүүлдэг, давталтаа нэмэгдүүлж байгаа жингээ нэмэгдүүлдэг арга байгаа шүү дээ. Энэний нэг сул тал нь болохоор ингээд жингээ нэмээд явсаар байгаа форм алдчихдаг байхгүй. Тэгээд нэг хүнд болоод эхлэхээр чинь тоондоо хүрэх гээтэй 12-таа хүрэх гээд 10-таа хүрэх гээд илүү нэг савлт ороод өгдөг. Жоо моментум бод биерээс авах гэдэг. Нэтэс жоо дутуу хийх гэдэг. Одоо шахалтаа ихтэй те цай доош сайн болгож өгөхгүй те. Тэгш шахалтаа сайн дэшээ тотлон шахахгүй ч гэх юм уу. Нэг одоо энийг талаар ярьж байгаа гэсэн те. The challenge you put on your muscles in that stretch position. So although I was lifting heavier over time, I wasn't actually seeing very good results. So I decided to... Тэгэхээр нэг хүндийг арай өргөөдсөн ч гэсэн нэг юм үр дүн гарахгүйсэн гэж байгаа байхгүй. Энэ булчин үүсэлт байхгүй те нэг байдаг хിവэрэ байх байдгаар яагаад гэсэн. Тэгэд яасан бэ гэхээр жингээ багасгасан байна. First, lighten the weight on almost all my movements by about 10 to 20%. I then tried to go as deep as I could with good form, and for some exercises like presses and squats, I even added a half-second pause at the bottom. Although I wasn't lifting as heavy, my muscles were challenged so much more, especially during that deep stretch. Тэр нэг жингээ багасгаад бүр чавтахаараа илүү сэн далаацтайгаа хийсэн бүсэг. Далаацтайгаар дасгалаа хийсэн бүсэг. Тэгжээж булчингууд нь илүү сэн ачаал аваад бүр илүү тэр ачаалыг мэдрээд илүү памп өгөөд тэ булчин хөөдөг шүү дээ. Тэгээд булчингийн hypertrophy илүү сайн угцаа гэдэг ярьж байна. And they responded extremely well to this. Your goal isn't to lift as much weight as possible. It's to use that weight to challenge your muscles as much as possible. Одоо сая хэлж штэ гол зорилго нь илүү хүндийг өргөх ерөөс биш.
Харин та тэр өргөж байгаа жингээрээ булчингаа яаж хэр их хэмжээнд ажилуулж ачаалж чадчихээн тэр чинь л хамгийн гол зорилгоо гэж байна. Энэ бол миний хувьд үнэхээр бас зөв зүйл гэж бодож байна. Knowing that will completely change the way you train and save you from a lot of injury down the road. Now, even if you do all the best exercises and use the right form, if you're not applying this next step, you're not going to grow. It wasn't. За зөв техниктэйгээр зөв дасгалыг хийсэн ч гэсэн дараагийн тип буюу дараагийн зөвлөмжийг хэрэгжүүлэх нэг чухал гэдгийг ерөөхдөө ярьж байна. Until I fixed this that I realized how much it was holding me back. So in order to maximize growth, you need to get close enough to failure during each of your sets. Research suggests that at least within 3 reps of failure is the threshold. The more experience you get, the more important this becomes. Now, even though I was aware of this, I'll be honest. After I built up a decent amount of muscle, I just got comfortable. I wasn't training as hard as I could have been. I was just going through the motions. It wasn't until Жирэмэцэр болохоор яасан бэ гэхээр эхлээд булчинтай болоод ингээд би томороод хөгжөд ирэхээр нэлээд нэг дасгалтай бүр тасцсан биш үү? Дасгалаа тасаад зөв нэг одоо эдгээр булчин ихтерхий чаленж хийж өгөхгүйгээр хийсэнс болоод одоо булчин өсөлт нь хязгаарлагдсан. Тэгэхээр одоо дараагийн зөвлөмж нь юу вэ гэхээр effort буюу саяхны судалгаанууд дээр юу гэж гарч байгаа гэхээр failure буюу булчингийн хязгаарт хүрэхэд 3 тавталт хооронд байхад тэр нь болно гэж үзэж байгаа. Булчингийн одоо хамгийн сайн идэвхжүүлэлт бүр амар failure-тэй тулгаад байх шаардлага бол байхгүй. За тэгэхээр нэг шахчихъя гэсэн хязгаарт тулгах бол шахаж чадахгүй байна гэсэн хязгаар тулгах шаардлагагүй. Нэг 2 3 нөөц үлдээх болно гэсэн. Тэгэхээр хязгаарын цаг хүртэл дор хаяж 3 нөөц үлдээгээрээ гэсэн зөвлөмжийн дараагийн зөвлөмж бол I started really pushing myself close enough to true failure that I started really seeing my growth take off. And let me tell you, it's very easy to think you're pushing hard enough when in reality, you still have more to give. A recent meta-analysis released just last year found that in weightlifting studies, subjects would on average stop their sets almost 10 reps before they reach failure. And even well-trained lifters have been shown to underestimate their max effort by around 1 to 2 reps on average. Тэгэхээр нэг хүмүүсээс судалгаа авахад тэгээ 22 оны судалгаа байна л да. Хүмүүсээс судалгаа аваад зөв ерөнхийдөө хязгаарын түвшинд хүрэхээсээ бүр 10 давталтын өмнө дасгалаа зогсоодог байхгүй. Нэг одоо сетээ тий дасгалын нэг сетийг бүр 10 давталт хязгаарын түвшинд хүрэхээс 10 давталтын өмнө дасгалаа чи би үгүй. Булчин сайн ачааллахгүй гэсэн үг шүү дээ. Бүр одоо туршлагатай фитнес тамирч коучд хүртэл тий фитнесийн хичээлдэг хүмүүс хүртэл бүр хязгаар хүртлээ 5 нөөцөлдөд байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь булчин чинь сайн ачаалж өгөхгүй гэсэн үг. Believe me, the difference between stopping a set 3+ reps short of failure compared to pushing through to just 1 to 2 reps short of failure is a whole other level of pain. This won't be comfortable and it never gets easier, but there are a few things I did that helped. First, I changed my mindset towards the pain. I simply view it as a sensation and I now link that feeling of pain with growth. So now it's almost like my brain is looking forward to and seeking that pain because I know it's going to result in future growth. And тэгэхээр нэг хязгаар төрөхөөс өмнө 5 давталтын нөөц үлдээх эсвэл 1-2 давталтын нөөц үлдээх хоёрын хооронд амар ялгаа байгаа шүү дээ. Нэг нь бүр амар пэйн мэдрээд те арай ч дасгалаад дуусгаж байгаа. Гэхдээ энэ зүйл дээр mental strength буюу нэг одоо сэтгэлийн тэнхээ гэж ярьдаг шүү дээ. Сэтгэлийн тэнхээ дээр оюуны зүйлээ төвлөрүүлэхийн тулд одоо mindset-тэй өөрчилсөн байна л да те. Сэтгэлгээ хандлагаа өөрчилсөн байна л да. Амар одоо өгдөндөө яаж тусгана гэж бодохын оронд эн чинь миний булчинг өсгөн штэ. Эн чинь аюу гоё штэ гэж бодсон байгаа байхгүй. Тэгэхээр mindset-тэй өөрчлөх хэрэгтэй байна гэсэн. Second, I always take at least a few seconds to just close my eyes and mentally prepare myself in the next set. It's so easy to let your mind get distracted when you're working out and start scrolling through social media. But to push to the levels required to truly force your muscles to grow, you need to get locked in. And that happens before you've even started your set. Тэр нэг яг дасгалын дараагийн сет рүү орохоос өмнө ерөөсө дотроо мэдэнэ төвлөрж гэн гэсэн үг шүү дээ. За дараагийн сетэн дээр би хэдэн давталт хийн. Тэгээд энэ давталтыг ингээ хийгээд дуусгаад миний булчин илүү томорнтой, илүү чаленж аавна. Тэгээд илүү одоо оюун санаагаа бэлтгэж гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй бол оронд нь тэгээд суугаад, утас ухаад бас тиймэрхүү зүйл ажиллагддаг шүү дээ. Фитнес заалан дээр нь ажиллагддаг шүү дээ. Гэртээ хийж байгаа ч гэсэн тий дасгал хооронд орон дээр суугаад бод дээрээ сууд тэр нь бол тийм үр дүнд сайн зүйл бол биш. Оюун санаагаа бэлтгэх нь илүү чухлаа гэдэг талаас нь ярьж байна тий.
Lastly, there's no way you're going to be able to do a crazy amount of volume every workout once you start training with this level of effort. That's why it's essential that you implement point number 3, recovery. So your workouts. Тэгэхээр ингэж амар интенс буюу шаргуу илүү эрчимтэй бэлтгэл хийж байхад дараагийн чухал зүйл нь болохоор recovery буюу амралт маш чухал байдаг гэж талаас нь ярих гэж байна. Or will provide the stimulus for your muscles to grow. But the actual growth happens when they're resting and recovering. Thing is, most people think that recovery only has to do with your rest days. But the most important part of managing your recovery actually has to do with your workout program. You see, for years, I would always train at least 6 and sometimes even 7 days a week. When I was younger, I could do this no problem. But over time, especially after applying the last tip, it just became too much. I stopped looking forward to my workouts, I had low energy, and my muscles just didn't recover very well. So I cut down my workouts to just 5 per week. I recently cut it down even more to just 4 slightly longer workouts per week with the occasional exception. Тэр нэг дасгал хооронд амарх өдрүүдэж байгаа шүү дээ. Хэтэрхий цөөхөн өдөр байвал одоо ганц өдөр ч юм 7 хоногт 6 өдөр яваад ганц өдөр амардаг ч юм уу тийм байх бол аюу хэцүү ачаалт. Ялангуяа энэ аргаар олон арай хөнгөнчингээр олон давталтай тэгээ дээрс нь бүрэн далаацтай энэ зарчмаар 6 хоног хийнүүлж бараг байхгүй тэгээ амар булчин ачаалж ядарч өгдөг учраас амралтын тоогоо нэмэх хэрэгтэй. Доор хаж нэг 2 өдөр эсвэл болж гэл 3 өдөр амарчих хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ихэд бол булчин яаж амрах те булчин recovery-ийн бас дасгалын програм байх төлөвтэй хамааралтай байгаа даа. Тэгээд талаас нь ярьж байгаа болохоор Jeremy тэр болохоор залуудаа 6-7 өдөр ингэ явцдаг байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ одоо сүүл сайн бичлэгээр ярьж байгаа алхмуудыг програмыг дагуу явхад өдрүүдэд цөөлсөн биз дээ. Бүр 4 өдөр болгож залж байгаа байхгүй. Every day. Almost instantly after making the switch, I felt much better day to day and a lot more energized going into my workouts. And I definitely noticed my muscles recovered and grew a lot better as a result. Don't get me wrong, you still need to train hard and you still need to do enough weekly volume to grow. Research suggests at least. Тэр нэг мэдээж 7 оны голгоныхаа тэр weekly volume төштэй 7 цэжгэд одоорох хөл одоо биеийн доод хэсэгтээ одоо хийх тэрийг мэдээж хийгээд явна. Авгаар явна. Гэхдээ train hard хийгээд мэдээж явна. Гэхдээ илүү их болчин амарч өгнө гэсэн үг шүү дээ. Арай өдрүүдэд цөөхсөн илүү амарна, илүү ирч хүчтэй байна гэсэн үг нь бол. More isn't always better, and what someone else can recover from might end up being too much for you. Keep in mind that your workouts aren't the only stress your body has to recover from. Your work, your life, and your relationships can all be added stressors, and your body and mind just may not have the recovery capacity to commit to 5+ days a week in the gym. So don't force it and listen to the signs your body is giving you. Alright? Тэр биеийн одоо биеэс сонсон зүг байгаа хгүй тий. Хэтэрхий ядраад дасгал хийхээргүй хэрчвчгүй байгаа таа бол өдрүүдээс цөлгөд нэг буруу татах цөлгөө яагаад гэвэл гэтээ дэргөх стрессийн хүчин зүйлүүд зөндөө байгаа нэгэн дэр тий ажлын стресс, нийгмийн стресс, харилцааны стресс гэх зүйлүүд байхад дээрэс нь биеийн энэ зүйлээ одоо биеийн дасгалын зүйлээ сэтгэрийн олон өдөр байх нь илүү стресс төлөгч болж өгч байгаа байхгүй стресс тайлах гэхээс илүүтэйгээр. So far, we've talked a lot about training, but all that training wouldn't have done much if I didn't modify my diet. You see, to maximize growth, research suggests you probably need to be eating in a calorie surplus, also commonly referred to as a bulk. But just like with workout volume, more calories isn't always better. One study compared the effects of a fast bulk versus a slow bulk. Both groups were in a calorie surplus, but the fast group ate on average about 600 calories more than the slow group. Тэр нэг дараагийнх нь болохоор нэг чухал хийж хэлэх зүйл нь дөрөв дэх алхам сүвчтэй bulk буюу одоо юу байгаа шүү дээ. Бидний идэж байгаа хоол хүнстэй холбоотой гэсэн. Юу гэдгийг гэдэг сая бодож хамаарна. Тэгэхээр нэг bulk буюу жин нэмэх хэлээд байгаа шүү дээ. Одоо илүү их калоритой хоол одоо таны өдөр тавах одоо илчлэгийн хэмжээ 2500 байлаа жутахад булчин нэмэгдүүлэхийн тулд 2800 олох ч юм уу. Тэрийг болохоо bulk буюу жингээ нэмэгдүүлэх гэсэн утгатай л да. Гэсэн үг. Тэгэхээр энэ чинь нэг Jeremy юу гэж ярьж байгаа гэхээр 2 групп байсан. Нэг нь болохоор хурдан жингээ нэмэх, нөгөөд нь болохоор удаанаа жингээ нэмэх гэж ярьж байна те. Одоо харьцуулаа ярих гэж байгаа шүү байна. After 10 weeks, the fast group gained more than twice as much weight, about 5 times as much fat, and only a tiny bit more muscle than the slow group, which actually didn't reach statistical significance. Тэр fast bulk group болохоор илүү их калорийн одоо 600 калориар илүү илчлэгтэй зүйл идсэн байхгүй slow bulk group-с. Тэгэхээр үр дүн нь яасан бэ гэхээр
17 хоног явсан гэж ашиг байна тий. Тэгэхэд жингийн үед хамаагүй жин нэмдэж байгаа мэдээж ихтэж байгаа. Илүү их калори тэмдэж байгаа юм чинь. Сонирхолтой нь булчингийн нэмж байгаа хэмжээ баг төстэй мөртлөө фат буюу тэр өөхний хэмжээ бүр амар их байх баг 5 дахин их юм уу да баг тэгж харагдаж байна тий. So what I did was a lean bulk. This is when you purposefully overfeed your body with just a bit more calories than it needs, typically around 10 to 15% above your maintenance calories. For me, this started at about 2,900 calories and ended up at a little bit over 3,000 calories by the end of the bulk. Тэгэхээр одоо Жеремигийн хэрэгсэн арга гэвэл lean bulk буюу одоо юу гэдэг нь хоолоо яг нэг хэлцлэгийг одоо нэг 10-аас 15% нэмэгдүүлээл калорийн хувьд болохоор 2,900-аас 3,000 зүйл болгосон байхгүй нэг амар бол нэмээгүй. Яг булчин төвлөрсөн bulk гэх юм уу та. Lean bulk гэхээр булчин одоо жингийн ихсэхээс илүү тэгэхээр булчингаа ихсэх bulk буюу тийм дэглэлдэг хэлмээ барьсан байна. And if you need some help figuring out the right amount of lean bulk calories for you, you can check out my calculator over at builtwithsize.com/calculator. However, even with a lean bulk, you probably will gain some fat. The 20 pounds I gained definitely was not all muscle, and this can be tough to accept. It's hard seeing your abs and muscle definition slowly fade away, especially during summertime. And in my case, it was really hard mentally, especially with all the pressure to constantly be shredded for YouTube and social media. In the past, I'd always go back to dieting whenever I saw just a bit of fat gain, and so I never really progressed. This time, I decided to stick through it, and I'm telling you, it paid off tremendously. So shift your mindset and think of it as a long-term investment. You have Тэгэхээр одоо сая ярьжтэй хэрэг калорийн нэмэгдэлтэй зүйл гэх юм бэ? Яг тооцох байвал сая энэ бичлэгдэр Жеремигийн бичлэгдэр байгаа линкээр ороод биеийн хэмжээ, биеийн жинг оруулаад калори тооцоолох юм байна. Дээрээс нь ерөөхдөө бол булк хийхэд хугацаа ордог гэж тий. Хугацаа орно, дээрээс нь булчингийн definition буюу дотор ялгарлаа гаргахад хугацаа ордог тий. Ганцхан зуны дотор бол хийх бас хэцүү. Тийм учраас урт хугацааны яг хөрөнгө оруулалт гэж хараад прогресс дээр төлрөөд те үйл явц дээр төлрөөд бас хүмүүстэй өөрийгөө нэг харьцуулахгүйгээр бас яваарай гэж ярьж байна. Яг л өөрөө болохоор Жереми олон хүмүүстэй харьцуулаад те Instagram, YouTube-үүдээр зөндөө олон ерөөхдөө одоогийн нийгэм чинь харьцуулалттай хүмүүс яаж амьдарч байна, ямар гоё биетэй тэр зүйлүүдэд амар бүр сошиал амар тавьдаг болсон үг шүү дээ. Тэр зүйлүүд дээр ингээд харьцуулаад яваад байгаа нь яг сайн биш. Тийм учраас урт хугацааны хөрөнгө оруулалт гэж хараад яг урт хугацаанд төлрөөрэй. Урт хугацаанд гоё биетэй болно гэж хараарай гэсэн майндсеттэй байгаарай гэдэг талаас нь ярьж байна. Plenty of summers to get shredded in the future, and your body is only going to look even better with more muscle on your frame. So tip number 5 was probably the hardest thing to implement. You see, fat loss is a relatively fast process. You can easily lose 1 to 2 pounds of pure fat per week. But in comparison, once you're past the beginner stage of training, it can take several months to gain even just 1 pound of muscle. I mean, I gained 20 pounds, but not all of that was muscle, and it took me almost a year and a half to do. But don't let this discourage you. The small gains you make week to week will over time amount to big noticeable changes. Our Built with Science members here are a perfect example of this and show what's possible if you trust the process. I mean, you can see the incredible difference that adding even just 10 to 15 pounds of muscle to your body can make. So be patient, don't try to rush it, and if you want a step-by-step training and nutrition plan that takes care of all the guesswork for you, just head to builtwithscience.com and take our quiz to find the best science-backed plan for you and your body. Give this video a watch next to learn more about the muscle stretch research I covered earlier and how to use it to speed up your gains even more. Thanks for watching, and I'll see you next time. За тэгээд ерөнхийдөө бичлэг дууссан. Гэхдээ хамгийн сүүлийн зөвлөмж нь болохоор юу гэж юм гэхээр ерөнхийдөө одоо beginner stage гэж ярьдаг шүү дээ. Одоо нэг хоёр ихний фитнес хэрчээлээд 2-3 сар болох ч юм уу. Тэгээ энэ үе дуусгаад эхлэхэд ерөнхийдөө булчин юм гээд нэлээ хэцэл бод эхэлдэг. За бичлэг эхлэхэд болохоор 16 сарын дотор 20 паунд буюу нэг 8 кг булчин нэмсэн ярьжсэн шүү дээ. Тэрний баг нэмэхэд 16 сар буюу жил хагас болсон байгаа. Тэгэхээр хүн ерөөхдөө нэг сар болгон ч юм уу те 2-3 паунд те 7 болгон 2-3 паунд те 1 кг ч юм уу те мөнх хасааддаг. Гэхдээ ганцхан килограмм одоо бараг булчин нэмэхэд бараг 3 сар болдог гэж байгаа байхгүй. Тэгэхээр урт хугацаанд би чинь гоё болно гэж хараарай. Битээ бууж өгөөрэй, битээ шантраарай, шаргуу байгаарай. Шаргууд зүйл дурлаарай, прогресс дурлаарай. Урт хугацаанд гоё үр дүнтэй гоё болно шүү гэдэг талаас нь хараарай. Майндсетээ өөрчлөөрэй.
өөрийнхөө сэтгэлийг хандлагыг өөрчлөөрэй гэсэн талаас нь ярьж байна. Тэгээд хэдүүлээ Орсын 500 хүлэмжийн амьдрал дээр чадах ядгаараа аль бол хоолын хэрэгжүүлэлт гэдэг дээр хичээцгээе. Тэгээд бүгдээрээ дараагийн дугаараар уулзтлаа. Баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк, фоллоу хийгээрэй. Bye.